Сайн байцгаана уу та бүхэнд Монголын хүүхдийн байгууллагын түүхт 95 жилийн ой мэндийг хүргэж байна. Энэ залуучуудын соёлын ордны энэхүү барилгыг та бүхэн мэдж байгаа бох. Нийслэлийн гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар одоо энд байрладаг байсан. Яг энэ байранд нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарч байсан түүхтэй. Тэгээ өнөөдөр миний анхны блог маань хүүхдийн байгууллагын 95 жилийн ой өдөртөд давхцаж одоо эхэлж байгаа туйлын их баяртай байна. Тэр ч утгаараа хүүхдийн болон оюутан залуучуудын оролцооны байгууллага миний амьдралд хэрхэн эрэг нөлөөгөө үзүүлсэн талаар анхны блогоор энэ түүхт өдөр та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм. Одоо тухайн үедээ л одоо хотын захын гэж хэлэгддэг байсан Улаастад байрлах Баянзүрх дүүргийн 87 дугаар дунд сургуулийн одоо бэлтгэл ангиас суралцж тэгээд 10 дугаар ангид төгсөл одоо суралцсан. Ингээд 2002 оны хавар манай найзууд одоо Дархан Баяр өдөр батгээд бид нар сургуулийнхаа ойролцоо явж итэл лекцээ өгч маань тухайн хүмүүжлэр лекцээ өгч маань биднийг дуудаад та нар тэр хөдөлмөрийн кабинетийн үүдний хурлын танхимд одоо болж байгаа хуралд очиж суу. Тэгээ гадуур сэлгүүцээ бодлого тэр хуралд одоо очиж суу. Дэлхийн зөнгийн хүүхдүүд яриа хийж байгаа гэсэн. Тэгээ одоо багшийн өгсөн үүрэг юм чинь дурамжхал бид нар авах хичээлээ. Тухайн үед бол одоо энэ дэлхийн зөн гэхлээр л эвэртэй туул үтсэн юм шиг л одоо боддог сэтгэдэг үе байсан л та. Учир юу гэх юм бол одоо тухайн нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн үед одоо дэлхийн зүүн олон улсын байгууллагаас одоо амжиргааны баталгаажих төвшнгөөс айл одоо доогуур айл өрхүүдэд тусламжийн одоо гараа сунгаж одоо ер нь бүгдээрээ та бүхэн мэдэн дээ одоо Монгол улсын маань өнцөг болон бүрт одоо хурж ажиллажсэн ийм байгууллага. Тэгээд одоо дэггүй одоо хүүхдүүд бидний дэлхийн зүүн гэхлээр нэг ядуу хүүхдүүд ядуу айл өрх байдаг материал болоод тухайд бодлоос хүүхдийн л бодлоо л доо. Тэгээд дурамжхан одоо очсон хөдөлмөрийн кабинетийн одоо үүдний хаалгыг нэгээд яваад ортлоо. Бидний үеийн одоо хүүхдүүд ямар ч багшгүй ямар ч одоо насанд хүрэгч хөнгүүгээр одоо ватам цаасан дээр одоо фото зураг наацсан палмастраар одоо тухайн зургийнхаа тайлбаруудыг ингээд бичсэн. Тэр зүйлээр ингээд хүүхдүүдэд тайлбарлажсэн. Үйл ажиллагааныхаа талаар, хийсэн ажлынхаа талаар тайлбарлаж танилцуулжсэн. Тэр хүүхдүүдийн яриаг сонсоод надад нэг 3 зүйл таалагдсан. Нэгдүгээрт бол тэр хүүхдүүд жилд 1-2 удаа одоо олон улсын найрамдал хүүхдийн төсөлд амардаг гэж. Хотын захын одоо хорооллын хүүхдүүд биднэрт бол олон улсын хүүхдийн найрамдал цуслан битгийл хүүхдийн цусланд амарна гэдэг бол зүүд зурагтаар гардаг одоо кино мэтэл тийм санагдсан. Хоёрдугаарт бол тэр хүүхдүүдийн дунд байсан одоо Оби буюу Оюнбаатар гэж залуу одоо Ховсол продакшн жүжигчин хийдэг байсан найз маань олон улсын хүүхдийн одоо чуулганд оролцохоор Солонгос улсад очиод оролцоод үйл ажиллагаанд нь оролцоод ирсэн гэдгээ танилцуулсан. Энэ бол одоо жижигхэн миний атаархлыг төрүүлсэн. Яагаад гэвэл одоо тухайн үед Солонгост очиж ажиллана гэдэг бол монголчуудын мөрөөдөл байсан. Солонгос кинонууд нь дараалал олон ангит кинонууд нь одоо телевизээр гараад хит болоод байдаг. Энэ их сонирхолтой санагдсан. За гурав дахь нэг чухал зүйл бол хамгийн чухал нь. Юу гэхээр энэ хүүхдүүд Монгол улсын өнцөг болон бүрт байдаг найзуудтай ус гэж. Хөвсгөл, Дорнтод, Сүхбаатар, Клинти, Баянгушууд, Дэрхэд маш олон найзуудтай ус гэсэн. Энэ таалагдсан. Яагаад гэвэл одоо жишээ Улаастан тэр одоо гудамнасаа холдож үзээгүй, Баатар архиныхаа өврөөс төдийлөн одоо хол явж үзээгүй одоо хүүхдүүд бидний хувьд бол одоо тэр аймгийн дүүргийн гоё найзуудтай болно гэдэг нь надад таалагдсан. Тэр бол итгэлтэй андууд хүүхдийн оролцооны удирдах зөвлөлийн хүүхдүүд байсан. Тэгээд тэдний үйл ажиллагаа, тэдний хийдэг ажил надад маш их таалагдсан учраас би гишүүнээр хэлсгээр анкет өгүүлэхээр байсан. Тэгээд гишүүнээр хэлсэх анкетаа яг бүглэж байх үед надад бас тулгарсан нэг одоо инээдэмтэй ч юм уу 2 зүйл байгаа. Нэгдүгээр яг ингээ анкетаа бүглээ өгч итэл имэйл хаяг гэдэг. Тийм асуулт байсан. Имэйл хаяг. Би тэрийг ойлгоочгүй. Ойлгоогүй учраас бичээгүй орчихсон. Хоёрдугаар утасны дугаараа бичнэ гэсэн. Тэр үед одоо
би битгий л одоо манай аав ээж нар одоо тийм гар утас барьдаг хүмүүс одоо тухайн нэг юм маш хуур байсан үйл. Гэсэн хэдиж би одоо өөрийнхөө бас сонирхлын дагуу Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн одоо дэрдэх итгэлтэй андууд хавцад одоо сургуулийнхаа найзууд болох Баасан-Бат, Баярдуяа, Энхболор, Мөнх Эрдэнэ зэрэг найзуудтай хамт гишүүнээр хэлсэжсэн түүхтэй. Энэ бол миний хүүхдийн байгууллагатай одоо амьдралаа олбсон анхны алхам маань. За тэр үед одоо Батбаяр өгчтэйгээ танилцсан маань миний амьдралд их чухал одоо үйл явдал болсон гэж би өвдөө үздэг. Учир нь юу гэх юм бол одоо энэ хүүхдийн оролцооны байгууллага нь хүүхдийн байгууллага бүгдээрээ одоо Батбаяр агшийн маань мэднэ. Монгол улсад одоо энэ хүүхдийн оролцооны болон хүүхдийн байгууллагын салбарт орсон өвний нэг бүгдээрээ мэдчихэж байгаа. Одоо Батбаяр агшигаа хараад энэ багшгаа мундаг багш болох юмсан. Энэ багшгаа хүүхдүүдийн хайрыг татсан. Тийм оролцооны багш болох юмсан гэж тийм анхны мэдрэмж төрөөл. Ер нь 10 дугаар ангид өсөд нийгмийн ажилтны мэргэжилттэй болно гэдэг нь анхны бодлого 8 дугаар ангид тийм одоо бий болсон. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу Монгол Улсын боловсролын сургуульд нийгмийн ажилтан гэдэг мэргэжил дээр хэлсэн орсон. Тэр үед би 17 настай байсан. Ингээд боловсролын сургуульд дэлсэж ороод жилийн дараа салбар сургуулийн оюутны зөвлөлийн даргууллаа. Дахиад жилийн дараа Монгол Улсын боловсролын сургуулийн оюутны холбооны тэргүүн 8000 оюутны тэргүүн боллоо. Тэр нөгөө хүүхдийн байгууллагад одоо сурсан, мэдсэн, оролцооны байгууллага хүмүүцсэн юм аа яваад байгаа. Ингээд боловсролын сургуулийн оюутны холбоо, Монголын оюутны холбоо, даг сургуулиуд өсөд одоо Монголын алсын сүлжээс оюутны холбоо гэдэг оюутан залуучдын оролцооны байгууллагуудад гэж ажиллаж эхэлсэн юм түүхтэй. Ер нь энэ хүүхдийн оюутны залуучдын оролцооны байгууллага одоо миний амьдралтай салшгүй холбоотой гэдгийг одоо цаг үе бүхэнд одоо баталж нотолж байгаа юм шиг үйл явдлууд надад их тохиолддог л. Жишээ нь 2005 онд одоо Монголын хүүхдийн байгууллагт байхдаа хүүхдийн төлөө үндэсний газраар орж гараад үйл ажиллагаанд нь оролцоод багш нартай туслаад явдаг байсан. Гэтэл үүнээс 11 жилийн дараа буюу 2016 оны 9 сард Монгол Улсын засгийн газар Монгол Улсын их хурл шийдвэр гаргаад хүүхдийн төлөө үндэсний газрын бүтэц үйл ажиллагааг өөрчлөхөд гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар болгон өөрчилсөн. Ингэснээр Монгол улс одоо 1990 оны өөрчлөлт шинжилтээс хойш анх удаа залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай болсон. Энэ үед нь би одоо гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын дараагаар нь анхны дараагаар нь шүү дээ томилогдсон. Энэ бол миний амьдралд бас тохиолдсон маш чухал алхмуудын нэг. Юуг батсан бэ гэхээр би анхнаас хүүхдийн байгууллагт байсан. Цаашдаа ч оюутан залуучууд хүүхдийн байгууллага, хүүхдийн залуучуудын оюутны оролцооны байгууллагт. Энэ юуг баталж өгнө гэхээр би анхнаас хүүхдийн оролцооны байгууллагаар хүмүүжсэн, оюутны оролцооны байгууллагт ажиллаж байсан, залуучуудын оролцооны байгууллагт ажиллаж байсан. Цаашдаа ч хүүхэд залуучууд оюутны оролцооны байгууллагт ажилласаар байх ёстой юм байна гэдгийг мань баталж, энийг батлахын тулд энийг одоо баталж нотлохын тулд эзэмшсэн нийгмийн ажилтан мэргэжил сонгосон мэргэжил маань зөв байсан юм байна гэдэг юм баталсан ийм чухал шийдвэр болсон гэж би өвдөө үздэг. За ингээд залуучдын хөгжлийн газрын даргууллаа. Монгол улс анх удаа залуучдын хөгжлийг дэмжих тухай хуультай болох энэ үйл явдалд бас би гар бие оролцсонд бас их бахархдаг. Тэр хүүхдийн оролцооны байгууллагт байхдаа л бодож явдаг байсан, санаж явдаг байсан зүйлүүдээ бас энэ залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулийн дээр тусахыг зорьсон, ирмэлцсэн. Үүний нэг жишээ бол одоо залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулийн дээр туссан байгаа. Сайн дурын нэгдэх оролцоог үнэлж дүгндэг болохын одоо тогтолцоог бий болгохыг зорьсон нэгдүгээр. За хоёрдугаарт бол оюутан байхдаа Монгол улсад бас их л одоо юу гэдгиймдээ хуулиуд дээр байдаг ч гэсэн хэрэгждэг, одоо ч гэсэн бас хэрэгжилт тун хангалт багтаа байгаа. Нэг зүйл бол оюутны цагийн ажил хөдөлмөр эрхлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал. Энийг шийдвэрлэхийн тулд залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулинд 100-аас дээш ажилтнтай аж ахуй нэгж байгууллага нийт ажилтныхаа 5 хүртэлх хувьд оюутныг цагаар ажилуулна гэсэн юм эрх зүйн зохицуултыг бас
тусгуулж чадсан. Гэх мэтлэн одоо энэ залуучдын хөгжлийг дэмжих тухай болон дээр бас хүүхэд багтаа, оюутан багтаа одоо оролцооны байгууллагт багтаа бодож явдаг байсан зүйлүүдэд оруулсан гэж хувьдаа боддог. За өөр нэг зүйл хүүхдийн болон оюутан залуучдын оролцооны байгууллагт идэвхтэй ажилласнараа нэг 3 чухал үр дүнд хүрэх гээд байгаа. Нэгдүгээр хүнтэй харилцаж сурч байгаа. Хизээж хаач хүнтэй эвтэй харилцдаг. Хүний арга эвийг олдог энгийн хэлбэтэй. Би хинбэ гэдгийг хүнд ойлгуулж чадах юм. Харилцааны ур чадрыг маш сайн эзэмшиж чадчих. Хоёрдугаарт би юу бидүү гэдгийг бүр хүүхэд байхасаа сурчиж байгаа байхгүй. Багаар ажиллах ур чадварыг энэ хүүхдийн болон оюутан залуучуудын оролцооны байгууллагт сурснараа одоо байснараа багаар ажиллах ур чадварыг сурчиж. Гуравдугаарт Монголын одоо ардын зүрх зүг үлээ шүү. Бие засаад гэрээ засаад төрөөс гэдэг шиг хүүхдийн оюутны залуучуудын оролцооны байгууллага одоо хүмүүцэн залуучууд бол бие засаад сурчиж гэр бүл төлөвлөлт гэрээ засах асуудал бас зам дээр. Цаашлаад нийгмийн идэх оролцоотой байж энэ улс орны хөгжил улс төрийн оролцоотой байхын эхлэл суурийг л энэ оролцооны байгууллага тавьдаг. Суурийг нь тавьж өгдөг. Энэ гурван зүйл маш чухал одоо үр дүнгэл үзүүлдэг гэж одоо боддог. Тэр ч утгаараа одоогийн энэ хүүхдийн байгууллагт байгаа хүүхдийн оролцооны байгууллагаар, оюутны оролцооны байгууллагаар, залуучуудын оролцооны байгууллагаар байгаа ажиллаж байгаа энэ залуучуудыг тууштай байж энэ оролцооны байгууллагт үнэнч байгаасаа хүсэж байна. Ингээд миний анхны блогийг одоо хүлээж авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Монголын хүүхдийн байгууллагаар овоглогдож явдаг. Монголын хүүхдийн байгууллагыг өдий зэрэгтэй байхад нь хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, оюун бодол, залуу нас, ирч үеч амьдралынхаа одоо бүхэл цаг хугацааг зориулсан Ахмад үеийнхэндээ одоо нуруунд дээр үүрч яваа дунд үеийнхэндээ цааш давж явах хойч үеийнхэндээ Монголын хүүхдийн байгууллагын түүх 95 жилийн өмнө дахин хүргэе. Та бүхний амьдралд аз жаргалыг, та бүхний ажилд амжилтыг, та бүхний бид эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа.